За бүгдээрээ сайн байцгаана уу? Бүгдд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр 1 сарын 4-ний өдөр байна. За нэм гараг учраас олон хүмүүс сүм цуглаан руу яваад бас Бурхны үгээ сонсцоход ирсэн байхаа гэж бодож байна. За би ч гэсэн өглөө яваад саяхан орж ирээд Библийг уншихад бэлэн болоод сууж байна. За өнөөдөр 11-р бүлэг, 12-р бүлэг, 13, 14-р бүлгийг уншина. За хамтдаа 11-р бүлгээс эхлээд уншъя. Тийнхүү даян дэлхийн ард түмэн нэгэн хэлээр ярьдаг байв. Хүмүүс ойрох орнодоос Вавилон нутагт нүүдлэн ирж нэгэн их тал газар олоод тэндээ сур шицгаалаа. Ингээд тэд өөр хоорондоо ярилцсан тохиролцож бүгдээрээ хамтарч тоосго хийгээд түүнийг бат бих болгохын тулд шатаа игээд ажиллаа эхэлцгээв. Тэд чулууны оронд тоосго бэлдээд хооронд нь барьцалдуулахын тулд хар тос дүрхжээ. Улмаар тэд дахин өөр хоорондоо хэлэлцээд одоо тэгвэл бүгдээрээ хот босгоцгоё. Тийнхүү тэнгэрт тулам өндөр цамхагтай хот барьж алдар нэртэй авга хүчрхэг улас болцгоё. Эс тэгвэл бид даян дэлхийгээр нэг тарж одох юм шиг байна гэд их барилгын ажилдаа орцгоолоо. Мөнхийн эзэн хүмүүн төрлөختний барьж буй авга их хот болон цамхгийг харахаар доош буун ирэв. Тэгээд хэлэхдээ харав. Тэд одоо нэгэн ард түмэн болоод нийтлэг нэгэн хэлтэй улс болох нь. Энэ бол тэдний ирээдүйд хийх юмны зөвхөн эхлэл нь. Одоо тэгвэл тэд хийн гэж бодож сэдсэн бүхнээ гүйцэлдүүлдэг болох нь. За тэгвэл манайхан доош бууж тэднийг бие биенээ ойлголцохгүй болтол нь хэл яриаг нь буснуулах хэрэгтэй байна гэв. Тийнхүү мөнхийн эзэн тэднийг даян дэлхийгээр тал бүр тийш нь тараан сарниахад тэд их хот барих ажлаа дуусгалгүй орхицгоожээ. Мөнхийн эзэн даян дэлхийн хүмүүсийн нийтлэг нэгэн хэлийг буснуулан улмаар тэдний газар сайгүй тараасан учраас тэр хотыг Вавилон хэмээн нэрлэх болсон байна. Энэ нь буснуулах гэсэн утгатай үг болно. Шемийн удам судрын түүх эндээс эхэлнэ. Галав юуснээс хойш 2 жилийн дараа Шемийг 100 настай байхад хүү Арпахшад нь төржээ. Шем нь Арпахшадаас хойш 500 жил наслахтаа бас хэд хэдэн хүүгүүд охидтой болов. Арпахшад нь 35 настайдаа Шилах гэдэг хүүтэй боллоо. Арпахшад нь Шилахаас хойш 403 жил амьдрахдаа бас хэд хэдэн хүүгүүд охидтой болжээ. Шилахыг 30 настай байхад хүү Эвер нь төрсөн байна. Шилах нь Эверийг төрснөөс хойш 403 жил амьдрахдаа бас хэд хэдэн хүүгүүд охидтой болов. Эвер нь 34 настайдаа Филег гэдэг хүүтэй болжээ. Эвер нь Филегийг төрснөөс хойш 430 жил амьдрахдаа хэд хэдэн хүүгүүд охидтой болсон аж. Филег нь 30 настайдаа Регу гэдэг хүүтэй болов. Филег нь Регугээс хойш 209 жил амьдрахдаа хэд хэдэн хүүгүүд охидтой болжээ. Регу бас 32 настайдаа Сируг гэдэг хүүтэй болоод түүнээс хойш 207 жилийн дараа нас барав. Түүнд Сиругээс гадна хэд хэдэн хүүгүүд охид байжээ. Сируг нь 30 настай байхдаа Нахур гэдэг хүүтэй болов. Түүнээс хойш Сируг нь 200 жил амьдрахдаа өөр хэд хэдэн хүүгүүд охидтой болжээ. Нахур 29 байхдаа Терах гэдэг хүүтэй боллоо. Терахыг төрснөөс хойш Нахур нь 119 жил амьдрахдаа өөр хэд хэдэн хүүгүүд охидтой болсон байна. Терах нь 70 настайдаа Авраам, Нахур, Харан гэдэг 3 хүүтэй болжээ. Энэ бол Терахын удам судрын түүх юм. Авраам, Нахур, Харан нар нь Терахын 3 хүү болно. Харан нь Лотын эцэг байлаа. Харан нь эцэг Терахаасаа өмнө төрсөн нутагтаа Хастимчуудын үүр хэмээх хотод насан эцэс болжээ.
Авраам Нахур хоёр нь эхнэр авцгаасан бөгөөд Авраамын эхнэрийг Сарай, Нахурын эхнэрийг Милхах гэдэг байлаа. Харан нь Милхах, Есхах хэмээх хоёр охинтой байсны Милхаг нь энэ ажээ. Сарай нь үргүй эмэгтэй байлаа. Тиймээс тэр үр хүүхэдгүй байв. Тэр ах нь өөрийн хүү Авраам, хүү Хараныхаа хүү Лот болон бэр буюу хүү Авраамынхаа гэргий Сарай нарын хамт Хянан оронд нүүдлэн очихоор Хастимчуудын байдаг Үүр хотоос хөдөлжээ. Гэвч тэд замдаа Харан хотод буугаад сууршицгаасан байна. Тэр ах тэндээ амьдарсаар 205 настайдаа насан эцэс болов. За үргэлжлүүлэн 12 дугаар бүлгийг уншийе. Нэгэн удаа мөнхийн эзэн Авраамд хандан чи төрсөн нутаг төрөл садан эцгийнхээ гэр бүлийг тэр чигээр нь орхиод миний зааж өгөх нутагт очин суурьшсугай. Би чамаас авгаа их улс үндэстэн бий болгоно. Чамайг би ерөн нэр алдрыг чинь мандуулна. Тийхүү чи бусдад бас ерөөл авчрах хүн болно. Чамайг ерөөсөн хүнийг би ерөөнө. Харин чамайг хараасан хүнийг би хараана. Чамаар дамжуулан би даян дэлхийн бүх ард түмнийг ерөөнө гэж хэллээ. Ийхүү Авраам мөнхийн эзний хэлсэн ёсоор нүүдлийн аян замдаа гарав. Түүнтэй хамт Лот явжээ. Харан хотоос нүүх үедээ Авраам 75 настай байлаа. Авраам тийхүү эхнэр Сарай болон дүүгийнхээ хүү Лотыг дагуулад өөрсдийн хурааж цуглуулсан бүх хөрөнгө хогшил Харан хотод байхдаа авсан зарцнараа бүгдийг нь хамж аваад Хянан нутгийг зорин гарав. Тийхүү тэд Хянан нутагт орж ирэхэд Авраам Хянан нутгийг туулан гарч Шихем хотын ойролцоо буй Мүрих гэдэг газар ирээд нэгэн царс модны дэргэд буудалжээ. Тэр үед Хянанчууд тэр хаваар суурьшицгаж байлаа. Тэгтэл мөнхийн эзэн Авраамд үзэгдэн би чиний үр удамд энэ нутгийг өгнө гэжээ. Тиймээс Авраам өөрт нь үзэгдсэн мөнхийн эзэнд хүндэтгэл үзүүлэн тэндээ өргөлийн ширээ засав. Тэндээс Авраам цааш хөдлөн Бетел хотын зүүн талд орших нэгэн уулархах газарт ирээд майхнаа хатгалаа. Тэндээс баруун зүгт Бетел, зүүн зүгт нь Ай хот оршдог байжээ. Авраам мөнхийн эзэнд зориулн тэнд бас нэгэн өргөлийн ширээ засаад түүнийг өргөмжлөн хөндлөв. Уламаар Авраам тэндээсээ цааш нүүдлээд өмнө зүгийн цөлийг чиглэн явсаар байлаа. Гэтэл тэр нутагт ган гачиг болсон учраас Авраам Египт нутагт очиж сууршихаар хөдлөө. Учир нь түүний байгаа нутагт хатуу ширүүн өлсгөлэн эхэлсэн ажээ. Египтийн нутагт орохоос өмнөхөн Авраам эхнэр Сарайда хандаж хэлэхдээ чи минь харахад үзэсгэлэнтэй төрсөн эмэгтэй билээ. Египтчүүд чамайг хараад миний эхнэр болохыг чинь мэдвэл намайг хөнөөгөөд чамайг амьд үлдэх биз. Тиймээс чи өөрийгөө миний дүү гэж хэлээрэй. Тэгвэл эн чинь надад ашигтай болж чамаас болоод би ам аврагдаж мэднэ гэлээ. Авраамыг ийхүү Египтэд орж ирэхэд хамт яваа эмэгтэй нь үзэсгэлэнтэй сайхан бүсгүй болохыг Египтүүд харжээ. Улмаар Египтийн хааны төчмөдүүд түүнийг харахтаа эзэн хаандаа очиод магтан шагширцгаав. Ингээд тэд бүсгүйг Египтийн хааны ордонд авчран суулгалаа. Түүнээс болоод Египтийн хаан Авраамд найрсаг хандан найр тавихтаа хонь ямаа үхэр элжиг тэмээ болон эрэм зарцнаар бэлэглэн өгчээ. Гэтэл Авраамын эхнэр Сарягаас болоод мөнхийн эзэн Египтийн хаан болон түүний ордныхныг гамшигт өвчнөөр өвчлүүлв. Эзэн хаан Авраамыг дуудан ирүүлээд за юу хийж байгаа чинь энэ вэ? Тэр бүсгүй эхнэр чинь болохыг чи юунд надад эсгэлв? Чи яагаад түүнийг миний дүү гэж хэлв? Тэгээд л би түүнийг чинь хатан болгож авсан шүү дээ. Одоо тэгвэл эхнэр чинь энэ байна. Үүнийгээ аваад зайл гэжээ.
Улмаар эзэн хаан энэ талаар цэргүүддээ тушаал өгсөн учраас тэд Авраамыг их нэртэй нь болон бүх эд юмтай нь хамт аян замд нь хүчээр гаргалаа. За 13 дугаар бүлгийг үргэлжлүүлээд уншийе. Тээнхүү Авраам Египтээс гарч эхнэр Сарайгаа дагуулan эд хөрөнгөө бүгдийг нь аваад зээхүү Лотынхоо хамт өмнө зүгтвөө Хинааны цөл газарт ирэв. Авраам мал сүрэг, алт мөнгө ихтэй асар баян хүн болсон байжээ. Ингээд тэр өмнө зүгийн цөл газраас Бетел хот хүртэл нүүдлэхдээ Бетел болон Ай хотын хооронд анх удаа майхнаа хатхан төр буудлаж байсан тэр газартаа буюу мөнхийн эзэнд анхны өргөлийн ширээ засч байсан тэр газартаа буцаж ирсэн байна. Авраам тэнд мөнхийн эзний нэрийг дуудан хүндэтгэжээ. Авраамтай хамт явсан Зээ Лот нь бас мал сүрэг, майхан саваа аваад явжээ. Гэтэл тэр нутгийн бэлчээр ус нь 2 айлын асар олон мал сүргийг хангаж чадахгүй байсан учраас тэд хамтдаа байж чадахгүй хүрцгээв. Улмаар Авраамын зарц малчит нь Лотын малчиттай маргалдан сөргөлдөг болсон байна. Тэр үед бас Хинан болон Периз үндэстнүүд тэнд нутаглаж байлаа. Иймээс Авраам Лотод хандан чи бид хоёр төрөс садангийн улс. Чи бидний хооронд болон зарц малчтын маань хооронд ямар нэгэн хэрүүл маргаан байх ёсгүй. Өргөн их нутаг өмнө чинь байгаа босоо. Өөрийгөө чи надаас тусгаарлан салж амьдр. Чамааг зүүн тийш нүүвэл би баруун тийш нүүе. Харин чамааг баруун тийш нүүвэл би зүүн тийш нүүе гэжээ. Лот алсын барааг харвал Йордан голын хөндөй дагуу Цуар хот хүртэл нэлдээ бэлчээр ус сайтай агаад энэ тэндгүй мөнхийн эзний байгуулсан Эден цэцэрлэг юм уу Египтийн хөдөө нутаг мэт үржил шимтэй газар бүхий байжээ. Энэ бол мөнхийн эзэн Сидом болон Гомора хотыг устгахаас өмнөх үе байсан болоо. Ингээд Лот Йордан голын хөндөйг бүхэлд нь сонгож аваад зүүн зүгийг зорин нүүлээ. Ийхүү тэд бие биенээсээ тусгаарлан салсан байна. Авраам нь Хинан нутагт сууршиж, Лот нь Йордан голын хөндөй дагуу хотуудаар нүүдэлсээр Сидом хотод ирээд суурьшсан болно. Сидом хотынхан нь хорон муу хүмүүс байсан агаад мөнхийн эзний өмнө асар их гим үлддэг байлаа. Лотыг салж нүүснийхэн дараа мөнхийн эзэн Авраамд хэлэхдээ за чи одоо тал дунд зогсоод зүг бүр тийш харсгай. Чиний хараа хүрэх бүх газрыг би чамд болон үр удамд чинь үеийн үед өмч болгон өгнө. Чамааг би шорон түмэн удамтай болгоно. Хэрвээ хүн хөрс шорооны ширх бүрийг тоолж чаддаг бол чиний удмыг ч бас тоолж чадна гэсэн үг юм. За чи одоо хөдөлсгүй. Бөөр бууцаа орхиод бүх нутгаар хөндлөн голд нүүдлэн явсгай. Учир нь энэ бүхнийг би чамд өгөх болно гэж. Ийхүү Авраам майхнаа буулган Хеврон хотын орчинд буй Мамри гэдэг хүний эдлэн газар болох хэдэн царс модны дэргэд ирээд сууршив. Тэндээ тэр мөнхийн эзэнд зориулан өргөлийн ширээ заслаа. За үргэлжлүүлэн 14-р бүлгийг уншийе. Шинар улсын Амрафел хаан, Иласар хотын Ариуч хаан, Илам улсын Хидур Ламир хаан болон Гойм хотын Тедал хааны үед энэхүү үйл явдал болсон байна. Эдгээр 4 хаан нэгдэн Сидом хотын Бера хаан, Гомора хотын Бирша хаан, Адма хотын Шинаб хаан, Цэвум хотын Шимебер хаан болон Бела буюу Цуар хотын эзэн хаантай дайдахар болж Йордан голын Сидим хөндөд цэргүүдээ нэгтгэн авчираад тулалдаанд бэлтгэжээ.
хожим нь мөксөн тэнгис тэлж томороход Йордан голын Сидим хөндий үгүй болсон байна. Тэд 12 жилийн турш Илам улсын хаан Хидуур Ламирийн захиргаанд байгаад 13 дахь жилдээ ийхүү бослог гаргав. 14 дахь жилдээ Иламын хаан Хидуур Ламир түүний эвсэл болсон хаадууд нийлээд Аштурут Харнайм хотын Рефаим үндэстэнтэй байлдан тэднийг эрхшээлдээ оруулсан байна. Дараа нь тэд Хаам хотыг эзлэн авч Зуузим ястнуудыг ялан дийлв. Улмаар Хератаймын тал нутагт оршдог Эмим үндэстнийг тэд ялан дийлээд Хөөр үндэстнийг Идомын уулархаг нутгаас нь цөл хээрийн зааг дээр байдаг Элпаран хот хүртэл үлдэн хөөжээ. Чингээд тэд хот зүгт, хойд зүгт Энмиш Пат буюу Хадиш хотод орж Амелик үндэстнийг байлдан дагуулад улмаар Хацацун Тамарт оршин суугч Эмер үндэстэнтэй байлдан дийлв. Улмаар Сидом, Гоморах, Аадмах, Цэвүүн болон Бэла буюу Цуар хотын 5 хаад нийлээд Сидим хөндийд очиж Илам улсын хаан Хидуур Ламир, Гойм хотын хаан Тидал, Шинар улсын хаан Амра Фейл болон Иласар хотын хаан Аривч нарын 4 хааны эсрэг тулалджээ. Сидимийн хөндийн харт тос ухан олборлож байснаас үүссэн маш олон нүхтэй байсан учраас Сидом Гоморо хотын хааны цэргүүд ялагдан зүхтахдаа ихэнх нь тентхийн харт тосны нүхэнд унаж үхээд үлдсэн нь уул руу зүгтцгаав. Хидуур Ламир хааныхан Сидом болон Гоморо хотод эз дийлэн орцгоож эд хөрөнгө болон хоол хүнсийг нь олзлон аваад явцгаасан байна. Тэд бас Сидом хотод сууж байсан Абрамын зээ Лотыг эд хөрөнгөтэй хамт олзлон аваад явжээ. Тэгтэл тэндээс зүхтаж гарсан нэгэн хүн тэр үед Эмер үндэстэн Мамрын эдлэн газар болох Царс модны дэргэд амьдарч байсан Еврей үндэстэн Абрам дээр хурч ирээд энэ бүхнийг хэллээ. Мамри болон түүний дүү Ишхүүл Анир нар нь Абрамын хань хамсаатан анд нөхөд болцгоосон байв. Төрөл садна нь бусдад олзлогсныг Абрам сонсоод гэр бүлд нь төрж өссөн 318 чадварлыг эрсийг сонгож аваад Хидуур Ламир хааныхныг Дан хот хүртэл мөрдөн дагжээ. Ингээд тэр шөнө нь хүчээ хуваарлан дайрч зарц нартайгаа хойноос нь үлдэн хөөсөөр Дамаск хотоос умар зүгт орших Хувах хот хүртэл тэднийг дагаж улмаар дайсанд олзлогдсон бүх эд хөрөнгийг нь буцаан авч өөрийн төрөл садан Лотыг эд хөрөнгөтэй нь мөн олзлогдсон бусад эмэгтэйчүүд болон ард олныг нь хамтд нь эргүүлэн авчээ. Хидуур Ламир болон түүний хань хамсаатнуудыг ялан дийлээд Авраам буцаж ирэхэд Сидом хотын хаан түүнийг Шавих хөндийд басхүү хааны хөндий гэдэг угтан тосхоор хотоосоо гарлаа. Басхүү Шалим хотын хаан Малхиседек талах дарс бариад тэднийг угтан тосв. Малхиседек нь хязгааргүй хүчит ертөнцийн эзний томилсон ариун тушаалтан хүн байжээ. Тэрээр Абрахамыг ерөөхтөө хөх тэнгэр болон хөрс дэлхийг бүтээгч түүнээс хязгааргүй хүчит ертөнцийн эзнээс Абрам чи ерөөл авах болтугай. Өстөн дайснуудыг чинь чиний гарт оруулсан хязгааргүй хүчит ертөнцийн эзнийг өргөмжлөн магтъя гэв. Абрам нь дайснаас эргүүлэн авсан эд баялагийнхаа 11-ийг түүнд бэлгэлэн өгчээ. Дараа нь Сидом хотын хаан Абрамд хандаж хэлэхдээ та надад зөвхөн хүмүүсийг маань л буцааж өг. Харин эд баялагийг өөртөө авсгай гэхэд Абрам таны гисэн юмнаас сэтэрхий тэвнэ, сэмэрхий давууч авахгүй гэдгээ
Би хөх тэнгэр хөрс дэлхийг бүтээсэн хязгааргүй хүчит ертөнцийн эзэндээ тангаргалсан юм аа. Эс тэгвэл хожим та Авраам миний хүчээр баяжсан гэж хэлж мэднэ. Би өөртөө юу ч авахгүй. Харин манай залуус байлдаж явахдаа залгуулж байсан хоол хүнснийхээ өртөг болон өөрсдийнхөө хувийг л танаас авг. Анир, ишхүүл, мамрын нар маань өөрсдийнхөө хувийг авгалдаа гэж хэлв. За хамтдаа 11, 12, 13, 14 дугаар бүлгийг уншлаа. Маргааш дахин уулзъя. Баяртай.